Улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн дарга Эрдэнэт мэдээлэл хийж Монгол Ардын намын бүлгийн дарга Бямцогтыг улсын хурлын халдшгүй байдлын дэд хороонд үхэлсэн талаар мэдээллээ. Тодруулбал улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Монгол Улсын ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхтэй холбоотойгоор улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгээс засгийн газрын 17 сайдад хандан санал хураалтанд оролцохгүй байх шаардлагыг хүргүүлсэн юм а. Энэ Монгол Улсын хурлын тухай хууль мөн үндсэн хуулийг зөрчсөн үйл гэж улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн дарга Эрдэнэт мэдэгдлээ. Монгол Ардын намаас Чингисийн талбайд засгийн газрын гишүүд улсын хурлын гишүүдийг хавстран хийхийг хориглох, өөрөөр хэлбэл давхар дийлийг тайлуулах тухай жагсаал зохион байгууллаа. Жагсаалын өөр тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Мөнхбат уг жагсаалыг зохион байгуулах болсон тухайга дампуурсан төр засгийн давхар дийлийг тайлуулах цуглааныг Монгол Ардын нам сүрэг хүчнийхэн хувьд зохион байгуулж байна. Өнгөрөх жагсаал цуглаануудыг бодвол харьцангуй олон хүн ирсэн. Эндэр дээр гарч үгээ хэлж байгаа иргэдийн маань хилж байгаа үгс амьдрал нь хүндэрсэн эдийн засаг хямарсан гэдгийг харуулж байна. Энэ удаа зохион байгуулж байгаа жагсаалын гол онцлог бол Монгол Улсыг засаглалын хямралаас гарах хэсгэд хариулт авахын тулд цугласан явдал юм. Харамсалтай шударгаас өвсөл завсарлан авчихлаа. Гэвч бид бүхэн шантрахгүй давхар дийлийг тайлтална, хэрэг тайлуулахгүй бол засгийн газрыг огцсортлно. Засгийн газраа хайцаалбал улсын хурлыг тарталан тэмцэнэ гэдгээ мэдгдлээ. Төрийн эмчийн хорооны дараагасан үндсэн хуулийн цэцгийн гишүүн сугрын хүү цог нарын 12 хүнд холбогдох харт амхны хэргийг дүүргийн эрүүгийн иргэн анхан шатны 1-р шүүхэд өчигдөр шүүд цогийг 2 жилийн хоригдлаар шийтгэлээ. Их сурвалжийн мэдээснээр харт амх мансууруулах бодис хилээр нэвтрүүлэхэд голлон оролцсон гэх этгээдүүдэд 3.5 жилийн хоригдол оноосон байна. Баян зүрх дүүргийн 20 дугаар хорионд байрлах Монгол шилтгэн амралтын газрын халаах зуух энэ сарын 9-нд дэлбэрч ажилтнууд нь бэртжээ. Зуухыг халааж явахыг дэлбэрснээс 59 настай ажилтны зүүн хөр шилбэрээ тасарч 59 настай ажилтны зүүн гар хугарсан байна. Гимсог судлалын үндэсний төвд хүргэсэн 3 ажилтны нэг ажилтных нь бие тун тааруу байгаа талаар Гимсог судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Хүүхдийг зан тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр өчигдөр тохиож энэ өдрийг тохиолдуулан өнгөрсөн 2013 онд автын ослоор амнасаа алдсан 37 хүүхдийн хоосон сурагчийн ширээг эрх чөлөөний талбай засч эмгэнэл илэрхийллээ. Эрдэнэс 5 компани ажилтнуудынхаа цалин өгөхгүй байгаа гэх мэдээлэлтэй холбогдуулж өчигдөр тус компани зүгээс хэвлэлийн баг хурал хийлээ. Ажилтнуудынхаа цалинг олохгүй удсан асуудлын хувьд гомдол гаргасан хүмүүс нь компани үндсэн ажилтнууд биш Хишиг Арвин Индустриал гэх компанитай холбоотой асуудал юм байна. Тус компани Эрдэнэс 5 компани баруун цэнгад олборлолт хийдэг туслан гүйцэтгэгч компани бөгөөд өнгөрсөн 11-р сараас хойш Эрдэнэс 5 компаниас нүүрс орлогосны төлбөрөө авч чадаагүй бол ажилчдынхаа цалин тавьж чадахгүй байдалд хүрсэн байна. Хишиг Арвин Индустриал компани ажилтнын тайлбарж байгаагаар Эрдэнэс 5 зүгээс тус компанид 60 тэрбум төгрөгийн өртөөгөөс олж ийхүү цалингаа авч чадахгүй хүрсэн байна.